Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийн зарцуулалтын 30% санхүүжилт нь гарсан, гүйцэтгэл нь 18% гэсэн байна. Төсөв бол баг 3.1 нь гарсан байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр чинь өвтөг нэмэгдэх. Эрсдэлт нөгөө газрын тос шиг юм үсээд энэ үү? Энэ ямар учиртай болоо гэж. 20 дугаарт нь дүүжин тээвэр гэдэг нэг гайхамшигтай төсөл байдаг. 28% санхүүжилт нь гарсан. Тэгээ энэ бараг дахиад 20%, 30%, 3.1-ийн зардал нь гарсан. Хаана юу ийгдээд байгаа юм бол энэ чинь зөндөө их мөнгө шүү дээ. 60 сая евроогоос. Гурав дахь нь хэдийн үр ашгийг нэмэгдүүлэх Азийн хөгжлийн банкны 100 сая долларын зээл. Доронтын хавиргын бонд, Баян үлгийн цагаан нур, ховдын болгон бонд 0.3% санхүүжилттэй. Монгол улсын гадаад худалдаанд хамгийн чухал төсөл болохоор ерөөсөө явдаггүй. Энэ яагаад явдаг юм бол? Дөрөвт нь доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл гээд байгаа. Азийн хөгжлийн банкны. Тэгээд энэ дээр олон байгаагийн нэг нь хөвсгөл нуурын ирэг дээр байдаг зам. 100 одоо манайхан тийш явдаг бол нэг там шиг зам бид нэстэ амар болцсон. Тэгээд 7 км хэдэн жил яваа 7 км ерөөсөө явдаг. Энийг одоо яана гэдэг юм асуулт. За тэгээд тавдах нь Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл гэж би Азийн хөгжлийн банкны Баян Өршөөнд хэрэгжиж байгаа 5,000 айлын гэр оролт орон сууцны төсөл. Энэ олон улсын байгууллага дээр би бас өөрөө зөвлөх инженерээр төлөвлөлтийн үед нь ажиллаж ирсэн. Одоо дөнгөж нэг загвар хэдэн байрнууд баригдсан байгаа. Энэний явцыг 53% гэсэн байна. Санхүүжилт нь 14%. 53% гэдэг чи одоо 2500 айлын байшин юм уу? Энэ ямар учиртай болоо гэдэг ийм асуултууд байна. Зулжиргал гишүүн асуултанд хариулъя. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын урьдчилгаа төлбөр банкны баталгаа гаргасны дагуу олгосон. 2029 он гэхэд ашиглалтанд оруулахын тулд гүйцэтгэгч компани маань тоног төхөөрөмжөө захиалах гэх мэт ийм зүйл зарцуулсан. Эх 7 хоногт бид нэр дахиад энэ гүйцэтгэлийн ажлын явцын талаар энэ урьдчилгаа төлбөрийг ямар зүйл зарцуулсан талаар тайлангийг авахар ийм тооцоололтой байна. За дүүжин тээврээс нийслэлс хүн байхгүй байна. Тэгэхээр одоо хэн нэг нь хариулах хэрэгтэй. Нэгэнт улсын төсөвдөр тавиад хэрэгжиж байгаа юм чинь. За 4 номер ажлын хэсгийн микрофон. Гишүүний асуултанд хариулъя Дэлгэр Жаргал. За таны дурдсан төслүүд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд бол бүгд найрамдах Хятад ард улсын Экзим банкны нэг хөнгөлөлтөй зээл. За энэ жил 30% урьдчилгаа 271 тэрбумыг бид нэр гэрээний дагуу төлсөн. За эх онуудын ашиглалтын хувьд бол 90 тэрбум төгрөгийг ашиглалтанд гаргахаар төлөвлөж байгаа. За хоёрт нь дүүжин тээврийн хувьд бол Францын нэг хөнгөлөлтөй зээл 60.1 сая евро. За хоёр шугам байгаа. За эхний шугам бол одоо яг Францтай тохиролцоор эхний шугамыг 27 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Энэ дээр мөн гүйцэтгэлийн дагуу ашиглалтууд нь гараа явж байгаа. Яарамгаас хар ойрон чиглэлийн 98 кабинтай. За энэ жил бол яг угсралтай ажлууд эхэлсэн. За хоёр дахь нь хөлийн үйлчлэгийг сайжруулах төсөл бол Азийн хөгжлийн банкны нэг хөнгөлөлтөй зээлээр бомтууд дээр 2 төсөл хэрэгжиж байгаа. За эхний 5 бомтын бүтээн байгуулалтууд бол замын ууд гашуун сухад гээд дууссан. За эх жил хавирга 4 номер нэмж хариулъя. Хавирга булган гэсэн бомтууд энэ дээр төлөвлөгдөд явж байгаа. Гүйцэтгэлийн хувьд 5% байгаа нь яг зээлийн ашиглалт. За дүүжин тээвэр дээр яг 27 онд дуусна эхний шугам. За Батанбалан сайд нэмж хариулъя. Зулжиргал гишүүний асуултанд хариулъя. Энэ таны асуусан тэр Баян Өршөөн 5,000 айлын орон сууц гэдэг маань нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 6 дэд төв байгаа. Энэ 6 дэд төвийг түвшиглээд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр баригдаж байгаа ийм одоо асуудал. За үндсэн гол одоо хэрэгжүүлэгч нь бол нийслэл байгаа. Энд одоо бас нийслэлийн удирдлагуудаас хүмүүсээ хариулах бах.
ерөн зур Баян шуун дээр эхний ээлжийн Баян шуу дэд төвийг түшгэлсэн 110 айлын одоо ногоон орон сууц ашиглалтанд орцсон дараагийн дэд төвүүд дээр одоо ногоон орон сууцны асуудлууд одоо бас төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа. Ийм одоо учиртай юм байна. Үндсэн хэрэгжүүлэгч нь бол нийслэл байгаа шүү. За дэлгэр сайхан сайд нэмж хариулъя. За, Должиргал гишүүний асуултанд хариулъя. Энэ жилийн үед бол зам тээврийн салбарт ердөө 3 замын л асуудал байгаа. Түүний нэгэн сая Должиргал гишүүний асууж байгаа хөвсгөлийн зүү эргээр Мондын бомб түртлэх энэ замыг бид барихаар оруулсан байгаа. Ингэж үж бас нэг талаас аялал жуулчид нөгөө талаас бас бомбтой холбох гэсэн ийм бодлого барьж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. Тий, за золоо гишүүний асуултанд хариулъя. За Азийн хөгжлийн банкны зээлэр манай энэ хойдлын эдэн бомбтууд, за урдлын замын үд бомбтууд маш сайхан бүтээн байгуулалтууд хийсэн шүү. Тэгээ энийг бас нэг тойроод үзчихвэл их сайхан болсон байгаа. Сая хэдхэн хоногийн өмнө 14 хоногийн өмнө бид хамгийн сүүлд одоо Алтан булгийнхаа бомбын шинжилгээг бүрэн дуусгаад нийлээ. За мөн Азийн хөгжлийн банкны зээлэр байгаа. За Боршоо бомб 28 тэрбум, Алтан булаг 51 тэрбум, замын үд 161 тэрбум, Гашуун сухад 100 тэрбум төгрөгөөр тус хийгдээд бүрэн дууссан байна. За бичигт за 25%-тай явж байна. За цагаан нуур 118 тэрбумтай Азийн хөгжлийн банкаар эхэлж байна. Булган 114 тэрбумын төсөвтэй мөн эхэлж байгаа. За Хавраг 82.9 тэрбум Азийн хөгжлийн банкны мөн улсын төвийн хөрөнгө оруулалтаар ингээд эхлээд бүтээн байгуулалтын ажлууд маш сайн явж байгаа гэдгийг хэлье. За тэр 0.3 гэдэг манайхаас ажлын хэсгээс хариулаад тааж. 4 номер ажлын хэсгийн микрофон. Гишүүний асуултанд хариулъя дэлгэр жаргал. За гүйцэтгэлийн хувьд буюу одоо гадаад зээлийнхаа яг эмчлийн дүнгийнхаа хувьд 0.3% ашиглалтаа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр түрүүний хэлсэн бомбтуудад энэ жил яг бүтээн байгуулалт нь буюу одоо яг сонгон шалгаруулалт нь яваад эргэжил яг ашиглалт бүтээн байгуулалтууд нь цаашаа үргэлжлээд гарахаар ашиглалтын дүнгийн хувьд 0.3%.